Орон үзэгчдээ Night Show-ны маань шинэ дугаар хүрч байна. Бид нэвтрүүлгийнхаа эхэнд Америкийн алдарт цуврал болох Таашаа судлахын урлаг киног та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. Мөн бас та бүхэндээ хизээний танил болсон Дуучин Наагийн бас амттай сайхан уран бүтээлүүдээс та бүхэндээ хүргэж байгаа. Өнөөдрийнхөө дугаараар бид сүүлийн үед бас маш охид бүсгүүчүүдийн төдийгүй бас маш олон сошиал хэрэглэгчдийн бас анхаарлын төвд байгаа 2006 оны Монголын сайхан бүсгүүчүүдийн төлөөлөл Мисс Зэлэнгээтэйгээ ярилцахаар та нартай хүргэсэн байгаа. Ингээд ярилцлаганд анхаарлаа хандуулна. Орон үзэгчдээ Night Show-ны маань шинэ дугаар үзэгчд маань зочны ярилцлагын болонгаараа хүрч байна. Би 7 хоногийн 2 дугаарын нэгийг олонний танил хэрхмүүдийг бас суурьж оролцуулж зочны дугаараа хүргэж байгаа. Тэгээд өнөөдрийн маань дугаарын зочноор Монголын сайхан бүсгүүчдийн төлөөлөл 2006 оны Дэлхийн эзэн тэмцээнд их орноо төлөөлөл оролцож байсан Мисс Зэлэнгээ. Сайн байна уу? За орон. За Зэлэнгээгээр маань ойр цанаа сайхан юу вэ? Хувийн одоо юу гэдэг тоглолт одоо хийгээд одоо явж байгаа. Тэр нь одоо гоо сайхны мис заслаар одоо ингэж өөрийнхөө царай одоо байгаа төрхөө илүү сайжруулсан хувилбарт хөөрхөн болгох тийм одоо шин сонтой өмнөх байгаа сэтгэл одоо өмнөх байгаа төрхөндөө тэгэхээр сэтгэл дундуур байдаг гэсэн үг зүгөө. Яг гранд имдгээс санал тавьсан л да. Одоо гоо сайхны мис засал хийх одоо хамтарч ажиллах одоо 1 жилийн хугацаатай гэрээ хийгээд тухайн компани одоо сурталчилгаа буюу нүүр царай болон ажиллаж байгаа. Тэрийг бол мэдээж бол дуртайгаар хүлээж авсан их азтай тохиолдлоор тий. Өчигдөр саяхан бас нөгөө гоо сайхны барыг зурталчилж зураг авалтанд орсон байгаа. Одоо нүүрний маск, чигшил өгдөг одоо өвчлөг тийнэлэх зориулттай гэл одоо эмэгтэйний гоо сайхныг одоо төрөл бүрээр иж бүрдэл одоо цогц болгож л одоо тийм анхааралтай явах тийм юу гэж байгаа бэлээ. Тийм буянтай үйл ажиллагаа. Мэдээж хэрэг гоо сайхны одоо мэдслэг хийлгэснээр бол ямар ч бүсгүйхэн гадна талаасан мэдээж хэрэг өөртөө ихтэй болж чаддаг. Тэгэхээр Зэлэнгээгийн маань одоо дотоод хүн энэ хугацаанд хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? Магадгүй мэдслийн дараах Зэлэнгээ дотоод ертөнцийн хэвээр байгаа юу? Тийм. Ер нь бол сэтгэл зүйн хувьд бол их тийм эргээр нөлөөлт юм байлээ. Тийм. Ягаад ч наркозны их доозоор ордсон болов. Миний хувьд бол их гоё тийм сэтгэлтэй босч ирсэн, өвдөлт бага байсан тийм. Одоо миний оёдлыг бол маш нарийн технологиор одоо хийж одоо энэ амны дотор хайлтдаг утсаар одоо ингэж ойж хийсэн тийм. Тэгээд ер нь бол ирээдүйн их гэрэлтэй харагдаж байгаа гэж бодож штэ. Зэлэнгээ маань ер нь өмнө нь бол маш олон одоо нэвтрүүлгүүдээр тэр өөрийнхөө сошиал хуудасаар тэр тодорхой хэмжээний бас сенсац дөрвөн шууганы эзэн болж ирсэн тийм ээ. Тэгэхээр одоо ер нь цаашлахын одоо энэ өөрийнхөө карьерийг хэрхэн одоо үргэлжлүүлэх юм төлөвлөгөөтэй ер нь дотроо зарцсан л байгаа байхад энэ талаас бас ярил. Мэдээж хэрэг ийм сайхан одоо төрхийг өөртөө өмнөхөөсөө илүү одоо бий болгоцсон байгаа болохоор одоогоор бодсон сайн төлөвлөсөн юм байхгүй л ямар ч ихсэн гоё идэж гин хоолоо идэж гин одоо малын 5 цул идэж гин уулын цагаан хоолтой хүн байгаа. Одоо цус их алдсан юм шиг байлээ. Америк руу яваад тэнцэнэ загвар үзүүлнэ гэсэн одоо юм маршрут гурмын санал гаргасан байгаа. Тэрийг мэдээж бас юм юуны системчилсэн одоо зохион байгуулалтаар нарийн зохион байгуулалтаар юу гэдэг анханасаа төлөвлөж хийгээд тэгээд виз авсан өнгөрсөн 7 хоногт. Тэгээд Лос Анжелест очиод одоо жүжигчний тим талбар дээр хүчээ сойрж одоо дууны клипэнд тоглох ч юм уу эсвэл кинонд нэг юм туслах жүжигчний юугаар орж магадгүй гэсэн тийм найдар өөртөө үлээгээд яаж байгаа. Миний бодлоор одоо ийм сайхан өндөр төрхтэй ер нь бол өмнөх төрхөн ч гэсэн нэг хүн одоо хаанаас нь харсан Зэлэнгээ бол сайхан бүсгүй загварын одоо маш олон сонин сэтгүүл тийм ээ энэ одоо фэшн зах зээл дээрээс бол олонтаа олж харж ирсэн баг. Тэгээд яагаад заавал одоо таны анзаарчод бол гадагшаа чиглэсэн одоо ийм одоо үйл ажиллагаа хийдэг юм л яагаад их орноо хамтарч байгууллагуудтай хамтарч ажиллаад ч юм уу зар сурталчилгаан тоглоё гэсэн бодол байхгүй байна. Бэж болно тийм яг одоо тий солонгоо шиг амжилттай тий нэвтрүүлэг хөтлөө хүмүүст одоо ийм нийгэмд тий ингээд ойлгомжгүй бүх сэдвээр ярилцаж тий ингээд хүмүүсийн нүдийг нээж өгч байгаа тэр одоо үйл ажиллагаанд одоо амжилт төсөй
их сайн хийж байна те. Одоо мэдээж олон эмэгтэйчүүдэд урам зориг хайрлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд бол яг байж болно. Гэхдээ 1 жилийн дараагаас ч юм уу одоо мис заслаа хийжтэй. Үргэлжлүүлээд хөхөө томруулах тийм байгаа. Систем. Тэгээд реклам сурталчилгаанд тоглох санал хүлээж авал их баярлна. Нэвтрүүлгээ монголоор над руу залгаарай. Нэвтрүүлгээр яг монголоор сайн ярьж сурах хэрэгтэй. Найз залуу монгол тийм найз залуутай болоод эсвэл шинэ найз нөхдөд болох хэрэгтэй. Амьдралын хувьд бол монгол найзлах гэснээс Сэлэнгээгийн маань хувьд мэдээж гадаад одоо хүний харагдах байдал ямар ч хүмүүс ямарваа нэгэн байдлаар өөрчлөгдөж байдаг. Тэгтээч дотоод хүн дотоод ертөнц дотоод хүнийг хайрлах өнцгнээс өөрчлөгдөөгүй байх л та. Тэгэхээр яг одоо өөрчлөгдсөн үү? Найз залуугийн хувьд бас яривал манай найз залуу Испани залуу байгаа их гоё царайлаг. Тэгээ зарим тохиолдолд юм болгон харагдаж байгаа шиг байдаггүй. Харьцангуй ойлголт бид юм шиг байлаа. Тийм болохоор гоо сайхны мис засал бол энгийн зүгээр л одоо гоо сайхны мис засал гэдэг утгаараа одоо маникюр, педикюр гоо сайханд орж байгаатай ижлэхэ гэж бодож байна. Сүүлийн үед бол гоо сайхны мэдслэл юм ярангууд гоо сайхны мэдслэл яг тийм яг сүүлийн үед ер нь гоо сайхны мэдслэл одоо хүний сэтгэл хөдлөлийн үйлчлэгээ гэдэг дээр бол дэлхийн нийтэд бол танигдаад ирсэн. Гоо сайхны мэдслэлийг заавал донтсон хүн хийлэгдэг ш. Гоо сайхны мэдслэлийг заавал хоёр хамаартай болгоход хүн хийлээд байдаг ш. Хамгийн гол нь эцсийн үр дүндээ хүний сэтгэл гэдэг зүйлийг одоо дотроос нь засч имчилгээгээр бас имчилгээний нэгэн төрөл болоод хуурцнаараа бас давуу талтай болоо гэж бодож байна тийм ээ. Яг гоо сайхны мэдслэлийн хувьд одоо өөрөө чинь хувьд ямар одоо хандлагатай яваад үгүй энэ мэдслийг хүн болгон хийх хэрэгтэй юм уу эсвэл зүрх ба давуу талыг ойлгох хэрэгтэй юм уу тийм ээ. За нөгөө дотроос гаднаасаа гэрэлтийг гэвэл яг йога хийж болно тий. Би бол тэрнийг хийгээд 2 жил болж байгаа. Толгоон дээр зогсох тэр нөгөө нэг headstand гэлөө тий. Тэрийг хийж байгаа. Миний хувьд энэ бол миний үзэл бодол гоо сайхны мис засал хийлгэсэн нь одоо хин нэгнийг одоо сэтгэл зүйн дайралтанд ч юм хор учруулахад гэж хийгээгүй хэлээгүй тухайн хүн таалагдаад те өөрийнх нь сонголтоор мис засал хийлгэхийг хүсэж байгаа бол тэр бол 100% тэр хүний эрх сонголт гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Одоо энийг одоо хүний эрх чөлөө манддаггүй ямар ч төрлийн одоо мис заслыг хийлгэх нь бол тухайны одоо өөрийнх нь амьдралын одоо хэм маяг сонголтод тэр бүгд байх ястай. Гэхдээ Сэлэнгээ маань маш олон одоо мэдслийн маш олон эмнэлэг мэдслийн эмчнэр байдаг чинь тэдрээс бас гоо сайхны мэдслээрээ тэргүүлэгч зэргийн уулзаад тэгээд маш нэр хүндтэй эмнэлгийн нүүр цараа бас удаад ажиллаж байгаа нь Сэлэнгээг бас хөндлөж байгаа нэг хэлбэр юм болов гэж бодож байна. Тэр болгон одоо Монголд бүрэн витамин гэж хүүхнүүд байдаг. Тэрнээс зөвхөн 1000 хүн бүртгүүлэхэд нэг нь сонголдог байхгүй. Гэтэл манай Сэлэнгээг урьж авчираад ингээд бас бүр одоо амар ингээд бүр амар одоо бүр өөрчлөлт хийгээгүй тийм ээ. Тэгэхээр тодорхой хэмжээний мэдслийг хийгээд маш үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. Тэгээд энэ яг асуудал юм байл л дээ. Баярлалаа. Эхлээд ингэж асуусан. Дүр төрхөө өөрчлөлмөр ээ нөө? Эсвэл хөөхөн болмоор ээ нөө? Юу яа гэм бэл. Одоо их чөлөөгөө чинь хөндлөж ин гэсэн үг шүү дээ. Яг яамаар хүслийг чинь би биелүүлэе гэдэг тийм. Тэгээ хөөхөн болмоор гэсэн л одоо юм төрсөн. Миний бодлоор Сэлэнгээгийн маань яг одоо өмнөх дүр төрхийн хувьд анзаарч чад нэлээ фэшн зах зээл Европ ч юм уу тийм ээ тэр ер нь тэр дүр төрх ер нь бол нэлээд эрэлттэй бөгөөд их үн цэнтэй их дүр төрх юм шиг санагддаг. Өмнөх царайн дээр ер нь хэр сэтгэл хангалуун явдаг гэсэн өмнөх царайгаа ер нь хаяа одоо үүрж байгаа ч юм уу тийм зүйл байгаа. Ер нь бол өөртөө их хайртай айлын ирэх хүүхэд байсан шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг хайр дурлалын одоо драма үүсээд их тийм шаналх өөртөө одоо эргэлзэх тийм үеуд бол гарч ирсэн миний амьдралд. Тэгээ мөн бас одоо нийгэмд нээлттэй байдаг миний амьдрал. Тэгээд маш их тийм сэтгэлийн тэнхээ шаардсан тийм одоо мөчүүд маш их байсан. Шийдвэр гаргаж тэ үүний нэг нь одоо мис засал хийлгэхэд хүргэсэн гэх юм уу одоо нөхцөн зураг авахулаар хийчээ тэ. Санаанд байдлаар ч юм уу санаатай ч юм уу нэг тийм олонний танил болсон тийм. Тэрнийг одоо би өөрчлөөд өөр харагдаад ингээд өөр орчинд ороод өөр найз залуутай болол тийм ингээл амьдралаа нэг л тийм шинээр эхэлж байгаа юм шиг л тийм
одоо юунд сэтгэхүйд одоо өөрийгөө яаж оруулах вэ? Тэгэхэд тулд би мэдээж ингээд бас эмэгтэй ингээ өснийхээ өнгийг өөрчлөлөө, царайгаа өөрчлөхлөөр ингээ амьдралаа шинээр эхэлсэн юм шиг санагддаг шүү дээ. Яг тэр юм шиг л одоо тийм өөрчлөлтийг хийсэн болов гэж бодчих тийм. Сарамстай френч багет. Сэтгэлээс сэтгэлд хүрэх шидэд тохиор. 2017 оны цоошин загварын арьсан урнууд загварын өргөн сонголттойгоор ирлээ. Сохо тавилгын эрдэлгүүр. Panda Design Studio. Төгс урлахгүй. Зексицгимен. San Bascano, welcome to BK Language Training Center. Сурагч оюутан залуусаа Америк Канадын нэр хүнд бүхий ихтэй сургууль коллежид хэлний бэлтгэл бакалавр, магистрийн хөтөлбөрт хямд зарлаар хамрагдахыг хүсэж байна. Бид танд үн төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна олон улсын тесал зэрэгтэй чадварлаг Америк, Австрали, Монгол багш нараар удирдуулсан англи хэл, орос хэлний бүх шатны сургалт, гадаадын ихтэй сургуулиудад элсэхэд шаардлагатай TOEFL, IELTS-ийн эрчимжүүлсэн сургалтандаа ирж байна. Манай хамт олон 2010-аас 2014 онд 100 гаруй оюутан залуусыг Америк болон Канадын ихтэй сургуульд амжилттай суралцуулсан туршлагатай. Чанартай сургалтаар чадварлаг боловсон хүчнийг бэлтгэцгээе. БК гадаад хэл сургалт зурчлалын төв. Хальт хоцны дугаар 77 70 96 10 70. Зексицгимен. Panda Design Studio. Төгс урлахгүй. 2017 оны цоошин загварын арьсан урнууд загварын өргөн сонголттойгоор ирлээ. Сохо тавилгын эрдэлгүүр. Бэлгийн брэнд. Махин хэс холцет компани. Зарим тохиолдолд ер нь одоо ингээд миний жишээн дээр ч гэсэн бас байдаг одоо нуугаад яах вэ? Ер нь зарим эр хүний үзүүлсэн нөлөөллөөс болоод одоо жишээ зарим хүмүүс бол ингээд гутраад гунаад одоо баг балкон дээрээс унждаг ч юм уу тийм байх шүү. Ийм дотоод сэтгэлийн инерцаатай ийм хүүхнүүд ер нь бол гадна талаа өөрчлөөч ч хамаагүй тэр бүх зүйлийг ингээд даваад би болоо даваад гардаг л да. Тэсэлэнгийн хувьд бол Монгол эрчүүдийн ер нь одоогийн байгаа ёс зүйн жудаг хэв хэмжээг өөрийнхөө үгээр тайлбарлал ямар төвшөнд явж байгаа гэж үздэг бай. Тэгэхээр одоо маш олон эрчүүдтэй одоо ингээд та нэр холбогдож байсан байх маш олон соёлтой залуучуудаа болзоонд завж байсан байх тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн дээр харьцуулалт хийхэд Манай Монгол залуучууд гоёо их тийм бие сайн авч явдаг, тийм эмэгтэйний хүндэлдэг. Тэгээд гоё сайхан бүхэнд эрэгтэй хүмүүс их татагддаг юм байлээ. Манай хуучин найз бол одоо буцаад нийлийгээд одоо намайг мессеж бичээл залгаал байж байгаа. Тэгээд нөө мессежлэлт орцсон, өөр болцсон. Эрэгтэй хүн чи яг л тийм амт юм биш үү? Тэ? Яг тийм ингээд өнгөний гой сайхан дүр төрх бие хаанд л одоо бүх учир утга шингэж явж байна. Гэхдээ бас тэр төрлийн одоо анзаарч байгаа хүмүүс байгаа ч гэсэн хүний дотоод мөн чанартаас татагдаж дотоод мөн чанарыг хайрладаг ирчүүд бас олон байгаа гэдэгт бас сэтгэлтэй байна. Тэрийг харааг л явна да. Харааг л байна. Одоо очрох хаа энэ сайхан бүсгийг бас хайрлах. Хайртай хүн байсан уу байсан. Чам хайртай хүн байсан л эцтэй. Байна одоо бас байгаа битээрээ санал амьдралаа эхлүүлээ. Ер нь амар гоё юм бэ. Тэг явж байгаа. Үзэгч манаас миний аз пэжээс ерөнхийдөө мэдээлэл аваад ирсэн байна. Тэгэхээр ер нь миний одоо олж харснаар хүн одоо ямар нэгэн байдлаар нохойтой ч юм уу хүн ямар нэгэн байдлаар үхэртэй ч юм уу хань ижлээ харьцаа үүсгэдэг. Хайр дурлал харьцаа үүсгэдэг. Хүн хүнийхээ дотоод мөн чанар татагдаж хүн хүнийхээ дотоод мөн чанарыг мэдэрдэг юм шиг санагддаг л та. Миний мэдхийн хоёр эрэгтэй одоо хосууд байдаг. Хоёр эмэгтэй лесбиан хосууд байдаг. Тэгэхээр миний жишээн дээр бас манай найзууд тий. Тэгэхээр миний жишээн дээр гэхэд бас одоо ер нь бол яг эмэгтэй хүмүүст утгаар нь хайрладаг бас энэ цаахан найзлаа байдаг. За одоо миний харилцаа боллоо. Тэгэхээр Слэнгийн одоо загварын чиглэлээр бас ер нь загвар өмсгч мисс гэдгээрээ бас нэлээд олон танигдсан хүн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг одоогийн таны харж байгаагаар Монголын фэшн зах зээл таны нүдээр ямар түвшинд явж байна вэ? 1990 оны нөгөө нэг мисс үжил харагддээ шүү дээ. Бүгдээрээ дүг гэл мангартуу шанаатай тий. Google-ээр одоо ингээ хайж үзэх юм бол тэгж гарч ирдэм байлээ бидний тодорхойлдог. Мэдээж нөгөө эртэр суур амьсгалтай багталтай бидний яс өөр хөгждөг багталтай. Тэгээд тэрнийгээ дагаад ингээд
зарлуур хэрэгтэй мах идэт байгаа. Тийм. Би бас бодол гайхаад ягаад манай монгол хүмүүс ингэж өөр одоо тийм ингэж шанаад ингээ эрс дээр суур амьсгалаас болоод том юм болов. Гэхдээ бас нэг тэгж харагдаж байгаа дэлхийн одоо өөр ямар нэгэн улс үндэстэн ч юм уу будаа хийддэг ч юм уу тийм хүмүүсээс арай өөр харагдах бас төр төрх нь бас болж өгдөг л ахaltaа манай монголчууд. Тэгэхээр яг таны одоо нэг дээр Монголын фэшн зах зээл та өөрийгөө хэр эрэлттэй байгаа бүсгүй гэж нэрлэх вэ? Энэ дээр хариулах гэдэг нь тэрнээс хойш 2017 онд ч одоо нийтдээ шинээр одоо юу гэдэг юм гарч ирсэн тэмцээн гэвэл Mongolia's Next Top Model өөр ч одоо яг нэг Монголын одоо тийм албан ёсны тэмцээн бол харах юм байгааг байгаа тийм болохоор нэг тийм эрс өөрчлөлт хийснийг тооцвол одоо өрсөлдөг чадвартай хүмүүний хувьд бол гарч ирээгүй. Дааш ялангуяа англиар сайн ярьдаг мэдлэгийн чадвартай хүн байвал миний хувьд бол өрсөлдөгч гэсэн үг. Яагаад тэгэхээр гадаадд гарна. Тэгээд хэлнийхээ боловсролыг сайжруулж чадчихээг гэвэл би үнэлж байна. Хэн бугаачаас хамаагүй тийм. Тэр нь одоо модель гэж болно. Одоо юу гэдэг боловсрал одоо зузаан тийм хүмүүсийн нэг гэж би одоо ойлгодог. 1990 оны Мисс Үчиг харагддаг гэж биелсэн шүү дээ манай Монголын хүүхнүүд. Тэгээд тэрнийгээ дагаад ийм юутай одоо гоёл чимэглэн хүртэл ингээд ийм бүөрх ингээд байдаг шүү дээ. Шанааны ясаа дарах гэж юм. Тэрийг бол хүн болгоо мэдж байгаа ах тийм. Би өөрөө ч тэнийг одоо мэдээд одоо Мисс заслалт орохтой зүйлд аваад очиод зураг авалтанд орсон байгаа. Цагаасараар вебсайтн дээр нь тавигдана. Тийм болохоор одоо 21-р зуунд одоо сошиал одоо фейсбүүкээр лайв хийж гин хүмүүс дуртай газараа өөрийнхөө дуу хоолойг хөргөж хүмүүс түргэж гин одоо хамаарал одоо бусдаас хамаарал их багасч гин гэж би үзэж байгаа. Үүнийгээ дагаад одоо хүний царайны пропорц нэн чухал тооцогдож байгаа. Үзмжээр манай найз бол үзмжээр байна. Намайг хаяад яваад биш одоо хаядаал гэстэр нэрэ кино шиг тэ Мисс заслалтаа ороод амьдралаа шинээр эхлээл гэл тэ. Тэгж байгаа тийм одоо цаана тийм учиртай наана болохоор одоо хүнд таалагдах тийм одоо өөрийгөө маш сайн одоо нэг зах зээл дээр нийлүүлэн борлуулах тийм одоо хүн шууд бус утгаар гэх юм ааши шаардлага тавигдаж байгаа. Тийм болохоор одоо юу гэдэг нөгөө нэг хин лайв сайн хийж чадж байна. Хин одоо үзэгчтэйгээ фэнүүтэйгээ ойрхон байж чадж байна. Хин үзэл бодлоо илэрхийлж чадж байна. Тэр хүмүүс одоо юу гэдэг монголчуудын залууны нийгмийн төлөөлөл одоо солонгоо нэг нь байна, би нэг нь байж болно гэдэг тий. Өдрөө болгон Facebook лайв хийх бодно гэхдээ тий. Сэлэнгээгийн маань хойд дэлхийн одоо маш олон загварын тайзан дээр маш олон загварын агентлагт хариалагдаад дэлхийн маш нэр хүндтэй одоо тайзан дээр алхаад ингээд өөрийнхөө ур чадварыг бас үнэлүүлэн явжсан бас чадвартай модельүүдийн нэг. Тэгээд Сэлэнгээгийн хамгийн их тодтогч өгдөг хамгийн чиндэг зүйл нь чиний өөрчлөн бодлоор яг юу юм болоо? Энэ сайхан би хаа юм уу, хөл юм уу? Юу вэ те? Хөл нь шүү дээ. Тэгээ солонгоо шиг яг юм гой хөлтэй. Өндөрөө жаа. Тэрэндээ л сэтгэл хангалуун байдаг. Ягаад тэгэхээр нөгөө нэг миний чинь амьдрал бол яг төрсэн цагаас ухаан оршин цагаас хойш юм олонний анхаарал дунд байх дуртай. Тэг камер, телевиз, камеранд их хайртай тийм үстэй. Тэгээ телевизийн нэвтрүүлэгт орох дуртай. Тэгээ цаашаа олон улсад ингээд өндрийнхаа шаардлага тэнцээ явчихдаг байхгүй маш чухал. Яг жүжигчний юм уу эсвэл улс төрч өөр ахалтай нэг өөрний хувирлан сайн тэг ингээл жүжиглдэг тий хөлөндөө их хайртай царайндаа мэдээж хайртай гар хуруундаа их туртай яагаад тэгэхээр юу гэдэг зурх аяас байдаг үнэлэх одоо үнэлэмж нь хүн янз янз байгаа. Манай нэвтрүүлгийг бол маш олон мөрцгөөчүүд бас үзэж байгаа байх. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн өөрөөс одоо бурхнаас ч байна уу, тодорхой хэмжээгээр нэцлэрч байна уу, заягдсан бүх зүйлээс сэтгэл хангамжтай байгаад өөрийнхөө бүх зүйлийг хайрлаж хамгаалах хэрэгтэй тийм зөв. Тий Мисс заслаа хийх нь бол тухайн хүний өөрийнх нь сонголт хин нэгэнд би одоо заавал Сэлэнгээ Мисс заслал хийлгээд одоо чамайг Мисс заслал хийл гэсэн ч юм уу тийм утгатай мессеж одоо даалд утгатай мессеж бол илтгэхийг хүсээгүй шүү гэж хэлээ. Одоо ингээд
Өмнөхөөсөө илүү дур булаан сайхан сэлэнгээ болсон байна л гэхэд танд одоо тархаж байгаа ч юм уу Баярлалаа. тэгж байгаа хүний тоо хэр их байгаа Зөндөө. үзэж байгаа вэ? Таны бодлоор Бага ах уу байдаг л. Яагаад бас тэгэхээр би миний өөр ярьцлага нь хүлийн тусчээсэн гэдэг тэр сонсчээсэн тийм ээ. тий. Нью-Йоркт төсөөлсөн шүү дээ. Юунд нөгөө нэг сайхан Victoria's Secret юм байдаг болохгүй явж ирсэн байхгүй. Санаандгүй тэр нөгөө нэг зүссэн юм шиг тэгж одоо өнгөрөөсөн л доо. Яагаад тэгэхээр би бинийг ойлголцоогүй тийм шалтгааны үүднээс болсон гэж яг семин дээр бол нэг модель охиндоо өрсөлдөөд байгаа ч юм өрсөлдөхгүй байгаа ч юм уу нэг тийм үл ойлголцол үүсээд тэгээ юмыг хүн ингээд өөрлөн дайраад тахлаар тоохгүй байгаа тахлаар заримдаа бүр их ууралт юм байл. Бас ингээд уучлаарай чи хэм блэ юу болоод байна би чамайг таних үлээ яадаг үлээ ийдэг үлээ гэдээ асууж юм байж юу гэж би боддог л да тэр үедээ тэгсэн бол тэр охин бас юу лээ энэ охины чинь нэрээ танихгүй би танихгүй шүү дээ энэ чинь яага манай хотод дөнгөж шинээр ирсэн охин биш шүү дээ танилцахыг хүссэн ч болох байсан баг тий тэгээд тэрнээс хойш ер нь карьер хөөгөөгүй юм биш үү тий Ер нь Монголын зах зээл, Монголын фэшн ялангуяа бид таны одоо мэргэжлийн шин чанараар л асуугаад байна л да. Фэшн зах зээл ямар бүсгүйчүүд их цойлж дээшээ гарч ийн хэд авиастай юм уу, аль эсвэл хэд хөөрхөн юм уу, эсвэл үнэхээр өөрийнхөө байгаа хүн дээшээ гарч ирэх боломжтой юм уу? Таны олж харснаар ер нь ямар яригдчих байвал тий сенсац эзэн л байх хэрэгтэй. Хүн амттай бас бүр олон чив чимэг байгаад байгаа хүмүүс бас их мундаг яваад байгаа юм шиг анзаарагддаг нууцлагдсан л. Яг Монгол нөө цөөхөл болтой заримдаа тэр нөгөө нэг удаашралтай ч юм уу байдаг л ахал та. Солонгост Москвад бол ингээл хин илүү ингээл үзэл бодлоо шууд бодсноо хэлчихэж जैन тий. Тэр нь Instagram дээр олон дагагчтай болох жишээ юм. Тэг яг хил аман тэгэл дархнаа шургаал орчдөг баг. Тэгэл буцаал маргааш нь мартаал амьдрал үргэлжилдгээр үргэлжлээл тийм завгүй. Тий. Сэдвийг бол өөрчлөн штэ. Кофе ууж ингээл. Сэлэнгээ маань одоо амьдралынхаа турш тохиолдож байсан энэ одоо сэтгэл эмтэлсэн ч юм уу за сэтгэл эмтэлсэн байж болох хэдий ч гэсэн тэр манаас хурцлагдах нэгэн шалтгаан болоод өгчээсэн тэр бүх зүйлээ юунаас урам авч тийм ээ ямар зүйлээс эрэлхээж энэ бүх зүйлээ одоо хурцлагдаж байсан бэ? Ээжигээ юм уу, гэр бүлээ юм уу, зорилгоо юм уу, чиний бодлоор? Над муу санаж муу юм хийсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэр бол намайг хурцлж өгсөн тийм. Амьдралаа өөрчлөх тийм одоо сэдлийг надад өгсөн гэх юм уу тийм. Нэг тэгж бодоод байх үгүй бас мартчих тийм айгу хурдан. Тэгэл амьдрал чинь баялаг шүү дээ. Магаш өглөө нь босоод за юу хийх вэ? Яавал тэг ингээл гоё шинэ соргог мэдээл хаана шинэ одоо үйлчлэгээ бүтээгдэхүүн хийж ийн гэл тиймэрхүү ингээл юмд одоо юуд итгэвтэй амьдралын нэг нийгмийн итгэвтэй байдлаа хадгаж үлдсэний хүчинд одоо ингэж бишин шин зүйлүүдтэй хамтарч ажиллах уусахтай хүлээж авах чадраа одоо хадгалж үлдсэн гэж бодож байгаа. Тэрнийг одоо аль болох одоо өөрийгөө хадгалж үлдэж байгаагийн хэлбэр болгоод тэг хүмүүст илүү нээлттэй өөртөө итгэх асуул сайн сошиаллаар сайн найзууд ч юм уу те хоёулаа жишээ сошиаллаар найзууд ч те яг тэрүүл шиг л ахгүй те ингээл би байна чи байна уу гэдэг нэг тийм ганцаардлыг аягүй их мэдэрдэг байсан. Ганцаардл солонгогийн хувьд хэрвээ гэхгүй найз залуутай ганцаардаа ер нь бол маш хүнд боломж олгодог өөртөөгөө ярилцах ч юм уу те өөрийгөө бас олон хүнээс биш зөвхөн өөрийгөө дотроос олж харах нөхцөлийг бий болгож байгаа юм шиг надад санагддаг л да. Тэгснээс сэлэнгээ маань өөр одоо дандаа л одоо ингээд хоёлаа хэзөөж зовсон шансан гэхээс илүү сэлэнгээгийн маань амьдрал маш олон сайхан хайр байсан байх. Тэр хайр гэдэг маань одоо найз залуугийн хувьд биш гэр бүлийн хайр тийм ээ найз нөхдөд хайрлахаар тодорхой хэмжээний дурсамжуулж чадсан маш олон зүйлүүд байдаг байх л та. Тэгэхээр чиний амьдралд хамгийн одоо хүртэл бодож байх нэ хамгийн цахан дурсамжийг үлдээж чадсан энэ амьдралын үе шат ер нь хаана өрнөжсөн бил ямар байсан чинь ямар үед манай ихчи баг хүү дунд хүү төрөл миний аз жаргал их нэмэгдсэн дээ. Би дүүтэй болохыг аягүй хүсдэг байсан. Тэгээд тийм гэр бүл их чухал, найз нөхөд чухал гэж ярьдэн штэ тий. Тэр миний багын дурсамж ихчтэйгээ том болж исэн одоо тэр
бижийн тэмцээнд орж ирсэн, шилмэл гоёлын нөө багшийн тайзан дээр алхаж ирсэн. Энэ бүгд л миний ялц шаардлын одоо бэлэг тэмдэг гэх юм уу тийм. Би тийм гэрсэг хүний нэг дурна. Яг ингээд бодод байл. Энэ жил ялангуяа одоо гэрте баймаар хүнтэй ярмааргүй ч юм уу асуултаа тийм төлөв төвшөнд байгаа. Аль болох тэ лайв хийвэл илүү амар ойр дөхөн хүмүүстэй. Тэгээ асуу штэ тэд нар чинь тэгэл яаж ийж ингээл тэгэл тэр ингээд залхуу хүрээл өвчгүй байсан ч гэсэн хүчлээл ч юм уу кофе нэг ууц сэргээл тэгэл ярьж өгөндө гэж бодож байгаа. Сошиалтай илүү хүмүүстэй ойрхон байх хэрэгтэй. Хүн ер нь мөнхийн биш болохоор амьдрах хугацаанд ямар ч цаг үед ер нь одоо дурсамжаар дүүрэн байх чинь хүнтэй одоо магадгүй муудалцсан ч гэсэн дараа нь тэрийг бодоод дурсам цэвэрдэг үе бас байдаг л тий. Тэр би одоо манай нэвтрүүлэг маань нэгэнт бас тодорхой хэмжээний гэр бүл хийгээд насан туршид зориулсан сэдвтэй юм одоо нэвтрүүлэг болохоор цэлэнгээгийн маань бас хувийн амьдрал ялангуяа секс амьдрал бас үзэгчд маань нэг сонирхолтой байна. Тэгээд маш энгийн үгээр чиний одоо хамгийн дуртай өнгө ямар өнгө вэ? Тэгээд тэр өнгөнийхөө дагуу өөрийнхөө одоо унтлагын өрөөг ч юм уу тогтоож чадсан уу? Найз залууч нь жишээ нь ямар одоо тодорхой хугацаатай байж байгаа чамд илүү таалагддаг вэ? Найз залуу манай нэг донг гэдэг штэ. Нарийнхан атсан дурсан хүмүүс ч зүгээр. Ер нь бол 10 жил их гоё тийм тод өнгөтэй, саатай ч юм уу ийм гоё юм сэтгэл сэргэмүүд ийм өнгөтэй сонгосон байгаа. Эсвэл нэгэн бол бүр гоё юм dim light гэдэг чинь ийм лааны гэрлэлээр ийм одоо бүдэг гэрэлд унтах их дуртай. Тэгээ ном уншаач ч юм уу тийм ингээд ийм уур амьсгал хөнгөд ороод ингээд нэг тийм амралтын байдал төрүүлэх тийм унтлахны өөрөө эсвэл дотор хувцсыг сонгодог. Нэг бол маш гоё секси. Тэр нь одоо баяр ёслолын үеэр найз залуудаа бэлэг барьдаг тий. Тэр нэгээд саамаатай ингээд улаан өнгийг хэрхэмлдэг гэх юм уу. Энэ одоо юу шиг гэх юм да. Тэр шиг тий. Сарамстай френч багет. Сэтгэлээс сэтгэлд хүрэх шидэд тахуур. 2017 оны цоо шин загварын арьсан орнууд загварын өргөн сонголттойгоор ирлээ. Сохо хөвлөгөн ирдэлгүүр. Анда дизайн студи. Төгс урлах үе. Зексицгимэн. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн органик. Зексицгимэн. Төгс тонер брэнд дэлхийн нэртэй HP, Canon, Samsung, Xerox, Epson зэрэг бусад бүх хэвлэх хөвлөх төхөөрөмжүүдэд тохирсон шингэн болон лазер принтерийн хорыг төгс чанартайгаар Монголд үйлдвэрлэж зогсохгүй. Бусад төрлийн Brother, Dell, Lexmark, Ricoh Sharp зэрэг брендийн хорны худалдаа, бүх төрлийн принтерийн худалдаа, бичиг гэргийн худалдаа, Rosin принтерийн чанартай цас зэргийг хамгийн хямдаар худалдаалж байна. Мөн манайх бүх төрлийн хор болон принтерийн засвар үйлчилгээг түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэж байна. Төгс тонер. Зексицгимэн. Анда дизайн студи. Төгс урлах үе. 2017 оны цоо шин загварын арьсан орнууд загварын өргөн сонголттойгоор ирлээ. Сохо хөвлөгөн ирдэлгүүр. Бэлгийн брэнд. Махинкс үлсэт компани. Эний телевизээр и ажиллагаа томподохгүй. Синий телевизийг үзэж байгаа бүх сайхан үзэгчдээ Инээдмийн баярын мэндийг хүргэе. Инээд байгаа газарт үргэлж аз жаргал байдаг. Хүнд инээд бэлгэлэхээс илүү үнгүй бэлэг гэж хаанад. Радиода юу ч хэлдэг. би ч гэсэн Энэ ажиллагаанд нэгдэж байна. Би сүүнээр инээдмийн баяр мэнд хүргэе. Бэм гарагт 18 цагаас и ажиллагаа нэвтрүүлгээр бүгдээрээ уулзцаая. Бэмбэм гарагийн 18 цагаас зөвхөн Синий телевизээр. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төр их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 г. тийм бэ.
Сонгуя багвандраа их хоёроор нэг газар уулзахгүй ч юм. И жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинж таних санджи байр байгаа. Яриг байгаа. Та Тэгээ бид нар энэ таарад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээд өгнө шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүчин гэдэг нэртэй Чингис Баатар гацрыг хийждэг ажил биш л те. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээд 20 жил явуулчлаа. Тэдгээр сони юм одоо их хурлын гишүүний бүр их гэж. Аз жаргал хаана байдаг вэ? Хүмүүн бидний инэрэл эцэс төгсгөлгүй үргэлжилсэн. Гэтэл бидний хайгаад байгаа эсвэл ирээдүйд ирнэ гэж хүлээдэг тэр аз жаргал бидний дэрхэд байж л байдаг. Таны чин сэтгэлээ илэрхийлэхгүйр баярлаа нэвтрүүлэг. Бостон Селтикс багийн томог NBA-гийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цагаан арьс тоглогчдын нэг Ларри Бёрд. Улирлын 3 удаагийн үнцэнтэй тоглогч, бүх ододын 3 онооны шидэлтийн 3 удаагийн авраг, алдрын танхимын гишүүн Ларри Бёрд Бостон Селтиксийн хамтаар 3 удаа NBA-гийн аврагаар тодорч байсан. Тэрээр NBA-гийн түүхэнд улирлын үнцэнтэй тоглогч болон шилдэг дасгалжуулагчийн шагналыг замналдаа хүртсэн анхны хүн юм. Гран зочид буудал. Чулах цорын газар бол Гран зочид буудал. Зөвхөн синий телевизээр. Синий телевизээр и ажиллагаа тун удахгүй. Синий телевизийг үзэж байгаа бүх сайхан үзэгчдээ Инээдмийн баярын мэндийг хүргэе. Инээд байгаа газарт үргэлж аз жаргал байдаг. Хүнд инээд бэлгэлэхээс илүү үнгүй бэлэг гэж хаана вэ? Раажида юу ч хэлдэг. Би ч гэсэн ий ажиллагаанд нэгдэж байна. Би сүүнээр инээдийн баяр мэд хүргэе. Бэм гарагт 18 цагаас ий ажиллагаа нэвтрүүлгээр бүгдээ уулзцаая. Бэм гарагийн 18 цагаас зөвхөн синий телевизээр. Аз жаргал хаана байдаг вэ? Хүмүүн бидний инэрэл эцэс төгсгөлгүй үргэлжилсэн. Гэтэл бидний хайгаад байгаа эсвэл ирээдүйд ирнэ гэж хүлээдэг тэр аз жаргал бидний дэрхэд байж л байдаг. Таны чин сэтгэлээ илэрхийлэхгүйр баярлаа нэвтрүүлэг. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм донтож байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 грамм алтантай. Сонгуя багвандраа их хоёроор нэг газар уулзахгүй ч юм. И жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинж таних санджи байр байгаа. яриг байгаа. Тэгээ бид нар энэ таарад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээд өгнө шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүчин гэдэг нэртэй Чингис Баатар гацрыг хийждэг ажил биш л те. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээд 20 жил явуулчлаа. Тэдгээр сони юм одоо их хурлын гишүүний бүр их гэж. $2004 оны хөл өмгийн Европын авраг шалруулах тэмцээний аврагын цомын эзэд Зевс бурхны хөвгүүд Грекийн шигшээ. Хөгшин Европ твийн 12 дахь удаагийн хөл өмгийн авраг шалруулах тэмцээн Португал улсад болж 16 баг өрсөлдснөөс Олимпийн эх орон Грек улсын шигшээ баг түүхэн амжилт үзүүлэн төрүүлсэн. Хэн бүхний тааварлаагүй байсан Грекийн баг хэсгээс 2 дугаар байраар шалгаран шоугийн 8 болон хагас шигшээд хүчирхэг Франц болон Чехийн багуудыг өмнөөс өхрүүлж шигшээ тоглолтод Португалийн шигшээг 1-1-ээр хожин Европын авраг шалруулах тэмцээний цомыг анх удаа эх орондоо авчирсан.
Гран зочид буудал. Тэгэхээр Сэлэнгэ одоо чиний бодлоор болцоо гэж соёл юм уу? Аль эсвэл арай бас өөр нэг харах үнцгүй. Миний бодлоор болцоо гэдэг болохоор одоо уран бүтээлийн болцоо ч юм уу. Би одоо маш олон нэг найзаар дамжуулаад нөгөө найзтайгаа уулзаад маргааш нэг реклам тоглох ч юм уу. Тиймэрхүү болцоонуудыг маш их хийдэг байхгүй. Чиний хувьд болцоог ер нь яаж хүлээж авдаг вэ? Тэгэхэд энэ амьдралыг чинь турш ялангуяа эсрэг хүснээс чинь чам тавьчихсан хамгийн дурсамжтай бөгөөд юм сэтгэл татхан болцоонуудаас бас энэ үз шуалцал. Болцоонд би зааж хамгийн сүүлд явснаа сандгүй. Монголд Цалангаас хамгийн сүүлд хизээ болцоонд явсан бэ? Одоо 7 хоногийн өмнө. Тэр чинь гүнжэнсэн юм шиг битээр явж ирсэн. Ямар байна? Гоё хоол идсэн сэлэнг гэний хөвсгөл гэдэг юм аа гэж чинь. Тэрэлжиг болохоор нэг дандаа 100 харах бас нэг өөр тэгээд цасан зүчгдсэн байгаад хүүтэн ч гэсэн хоёр ингээд өөр ингээд нэг нэгэндээ талтай хосууд тийм ээ сэтгэлийн дулааныг мэдрээ авчих бас өөр санагдсан. Тэжний. За би хөвсгөл явах юмсан гэж айгүйх хүсд юм байна. Гэт жамаг хэллээ ойлголоо өөрийгөө. Одоо ингээд болзоонд хэрвээ явъяг бол хөвсгөл рүү тийм аав ээжийн төрсөн нутгийг одоо үзэн ч юм уу эсвэл одоо ой моттойгоо байгаль нутагтайгаа ойрхон одоо ингэж байх ч юм уу тиймэрхүү болзоонд явж болж байна. Тий. Болзоо гэснээс илүү би телевизэд ингэ яриа сууж байгаа надад илүү төхөм одоо бодит амьдралтай ойрхон байна. Болзоонд одоо хүнтэй яваад юу яхаа сайн мэдэхгүй. Гадаадд ч юм уу одоо ялангуяа эсрэг хүснэж байвал нэг тэр газрын тэнд нэг битээр нэг гоё вайн уугаад ч юм эсвэл нэг гоё далдан модны доор гэл ингээ ярих болзоо байвал тэр тусамжаас хаалцаа. Юу илээ тэр чинь би ингээ сандахгүй байна. Наркоц нөлөөлөд наркоц цөөс сандаас айгу нэстэлд ороод байсан. Наркосны хориг суу айгу яад юм бэ? Миний шүдийг харалтаа ингээ жоохон цайралтай одоо холцсон байгаа шүү. Наркотны юмд байна. Энэ бас цаана учиртай хаа би ингээд тэгж ойлгоо. Юм ингээ шинээр ихлээд ингээд яриад байгаа шүү. Санахгүй байна. Тэгэхээр за цэлэн маань ер нь хөвсгөл яваа да. 100 Монголд ирээд ирнэ гэж бодож шүү дээ. 100 эргээ Солонгос яваад нөгөө нэг мис таслаа өргөжлүүлээд хөрхөө томруулан гэсэн байгаа шүү дээ. Тэгээд энэчнээсээ ирэнгүүт бүр нөгөө нэг юу авах вэ? Сэтгэл ингээд өөдрөг хүмүүстэй уулзаж янзын үзэх ч юм уу те янз бүрээр инээ чанах тийм. Яагаад хөх хэлэх гэж байгаа жишээ нь хин хүчтэй зэвсэг олгож ашиглах гэж байгаа юм уу? Эсвэл одоо цаашдынхаа карьерт нөлөөлүүлэх гэж хийж байгаа юм уу? Аль эсвэл эсрэг хүснээ өөртөө татах зэвсэг олгож ашиглаж байгаа юм уу? Ямар зорилгоор хийх гэдэг юм бэ? Аль нь байж болох болов. Өөртөө итгэх итгэлээ нэгд нэмэгдүүлж тэр нүгээр одоо тэгээд ертөнцийг бас ингээд нөгөө талаас нь харъя л да. Том юм дүүхнүүдийн тийм мэдэрдгийг мэдэрл л да тий. Тэгэж алхахад өөр болно, бас л хийхэд ч өөр болно тий. Ингээд хөрхөн болчвол ингээд секси болчвол яа гэм болно шүү дээ тий. Эргцүүлээ надад байна. Бага мөнгө жоохон зөрлөд тэгт ажиллаа хийж байгааг. Солонгосын нөгөө нэг гранд имлэгийн хөхний нөгөө юу нэ хөхний туслын хэлбэртэй. Усны туслын хэлбэртэй нөгөө силикон хийд юм байлээ шүү. Бөөрнгийн гоё. Бөөрнгийн гоё юм уу? Бэ сайз эргээд дали харчд юм байлээ болов. Дали харна. Мэдмээр юм бэ хүү. За. За байж нөгөө нэг хим биш үү? Мистасл гэснээс нөгөө нэг загвар өмсгч нөгөө нэг уран цэцэг ингээд одоо хүмүүс бол тэр айгу зүгээр хүлээж авч байгаа тий басцсан тий. Тэгээд тэр нөгөө нэг анх миний санахын айгу хил аманд өртөжсэн юм ингээд хүмүүс ингээ хүү хаа гэж хэлдэггүй. Одоо миний очсон гранд имлэгт бол манай Монголын жүжигчин одоо нөгөө нэг театр урлагийн нөгөө нэг соёлын тэргүүний ажилтнууд бол дүүр явж дим байлээ. Уран цэцэгтэй бас одоо тий сайн одоо ажил хийсэн шүү гэж одоо дэм өгмөр санагчлаа гэд. Одоо миний нүүр царай бүрэн мэдээ орж эхлэх байгаа л да. Зоолт нь жоохон юу гэдэг юм бэлчнэн сэрэг. Амаа ангах тий одоо за тэр ч яг тэгээ болох байх. Фотог хийгээл тэг үзүүлдэ Рихананыг болоод парика зүгэл
өөр чин дуучин Beyoncé ч юм уу нөгөө нэг Aishwarya Rai Nitki дэлхийн мисс ч юм уу ингээл хуурж үзүүлээл хүмүүсийн сэтгэхүйд ингээд те аюу гой тийм гэрэлгээгээ өгмөр юм гэх юм. Монголд одоо Mongolian top model гэл тэгэл өөр янз бүрийн fashion зах зээлийн тэмцээнүүд ихсэж байна. Тэгээд ер нь entertainment талдаа одоо уран бүтээл зурхад цэлэнгээд маань маш их боломжтой юм шиг санагдаж байна. Яагаад бол маш гой задгаа сэтгэлгээтэй өсгөө юм шиг санагдаж. Чи өөрийгөө хэр ийм задгаа эрхчлөлттэй эмэгтэй гэж дүгнэдэг вэ ер нь? Задгаа одоо нөгөө юу гэх юм чимдээ ер нь бол нээлттэй байж чадна уу тий. Хүнийг би аягүй сайн мэдэрч чаддаг. Энэ бол миний одоо сэтгэл сайхан сэтгэлийн үзүүрээс гэрэлтдэг. Одоо хайрын илэрл гэж ойлгож байна тий. Тийм болохоор бүх зүйл бол миний хувьд бол асуудал. Одоо ямар нэгэн асуудал бол надад ерөөсөй байхгүй. Ямар ч үдэ. Будагч бай, гоо сайхаж. Тэгээд тэрнийг дагаад хүмүүст илэрхийлж байгаа үзэл бодол маань одоо их тийм тод буюу их тийм одоо хүрдэг гэх юм ааш. Түрүүний яран дээр сонсоход цэлэнгээ манаас бусдыг их сайн ойлгож мэдэрдэг гэж би одоо өөрийгөө дүгнэлээ. Тэгэхээр цэлэнгээ бусдад хэрэг зүйлийг зориулдаг. Яагаад бол бусдад хүн зориулж бусдаас ямар нэгэн зүйлийг авдаг л да. Жишээ нь би одоо найзлуугаа бас өөрийн болгохын тулд маш их одоо хайр халамж маш олон зүйлээр л одоо өөрөөсөө зүйлийг өгж ээж тэр хүнээс авах зүйл авч байгаа. Жишээ нь өөх авахын ёс гэж нэг байна. Тэрнийг л би маш сайн ойлгосон. Манай одоо аав ээжээс сургасан нэг одоо хэрэгтэй ч юм уу авууштай зүйл гэвэл хүн юмыг өвжөөж авах хэрэгтэй гэдэг. Одоо эмчтэй гранд эмнэлгийн эмчтэй очихдоо би бас гар хоосонгүй очсон нөгөө. Тий, Апу компани нэг коллект. Тин баг хэрэгээр ингэ мэдээ. Болж гин үү? Эмчтэй тийм нарийн тийм ухаантай байд юм шиг байлаа тий. Тэгээ аль болох өгөөл ингээл одоо тийм хайрлал ч юм уу те нөгөө нэг тийм буруу сэдэлттэй тийм нүгэлтэй ч юм уу тийм хүмүүсийн тэр атаах зүтээс өөрийг ингэж одоо нэгэн тийм бүрхийн бүрхүүлж гэрлэн бүрхүүлээрээ ингэж нэг тийм юу цөм болж ингэж хадгалж удаж болж байна. Тийм үү? Тэгж болж байна. Би нэг 21,000-аад нэвтрүүлгийг үзсэн их таалагдсан шүү нэрээ. Тэг гоё одоо хүмүүс эмэгтэй хүний тэр чанарыг бол их гоё илэрхийлж илээ. Үзэл бодлыг баг миний өмнөөс яриад байгаа ч юм шиг, гүггүй ч юм шигтэй. Яг ингээл энэ хүний бодлыг би ингээд сонсоод амар тэр нэг тийм хүн юу ингээд төрүүлдэн шүү дээ, тэ. Нэг ном уншиж байгаа ч юм шигтэй. Ингээд FM радио сонсоод баймар, тэ. Тэгээд тэр нэвтрүүлгийн нөгөө нэг юу илээ. Би сая юу хэлэх хичээлээ. Одоо орж ирэн байж байгаарай. Шүүлтийн тал дээр ч юм уу те нөгөө 1500 төгрөг дутсан гэлөө. 1500 төгрөг. 1070 төгрөг. Тэрнийг нөгөө нэг юу яг тооцоод үзэх юм бол угаасаа яг тэгтээ миний хувьд бол 25 дугаар цуг телевизээр би 25 дугаар цуг телевизийн нэг 2 уран бүтээж 2 камер ярьсан залуугаар би шүүлгээгүй. Цэцэг гэдэг хүн 3 сая төгрөг хоцсон байх. Би Монголын ард 3 сая хүний шүүлт өрөнд орж бас 3 сая үзэгчтэй бас хайрын дундаас бас гарч ирч чадсанаар хамгийн бас давуу тал би болж чадж байгаа болоо гэж би хувьдаа өөрийгөө бас дүгнсэн. Миний хувьд. За. Цэлэнгээс маань одоо Викторийн ярилцах цаг маш богино болохоор ганцхан зүйлийг асууя. Цэлэнгээ маань эр хүний одоо ингээд ер нь дотоод ертөнцийн талаар яриад сте өглөхтэй юм сте хайлахтай зүйлийн халамжтай гэж маш олон зүйлийг ярилцлаа л да. Гэхдээ эрэгтэй хүний биеийн аль хэсгэнд илүү таалагддаг юм бол өгзөгнө үү? Тэг. Би чамайг өгзөг гэж хэлэх байх гэж асуусан баг. Ер нь гэхдээ дийлэнх судлаачд үзэхэд дийлэнх охтуудын бараг дийлэнх нь эрэгтэй хүний ер нь өгзөн их таалагддаг. Нүүр бол хамаагүй юм биш үү те. Царай байж болно. Царайны бас юунд бол хуурдагдах тийм тал байд юм байна. Манай залууч нэг тийм царайлагч юм шиг ийм итгээд царайтай хүн байхгүй юу? Эрэгтэй хүн гэхэд дэндүү царайлаг төрсөн юм шиг. Одоо салцсан л да. Нэрээ ганц биш үү дээ би чи. Найдал хайж байгаа. Ер нь ингэж ганц бие байвал явж байвал зүгээр юм шиг санагдаж шүү дээ одоо. Олны танил, урлагийн карьер эхэлж байгаа хүмүүс маань ер нь сэтгэл нийсэн хүнтэйгээ байх юм бол яг хөө цаашлаад хамт явах боломжтой л ойлгодог хүнтэйгээ. Гэхдээ одоо үнэхээр өөрийн байлгахад ингэж болж байна гэсэн үг ажилтсан. Өөрийн байлгахад гэдэг хүний хажууд болохоор ер нь ал ганцаар явжсан баруун шалгах юм шиг. Эрэгтэй хүндтэй юу гоё юм чэжтэй байвал зүгээр.
Надад тэгж таалагддаг шүү дээ. Ийм мөрний булчин ингээд жоохон хөгжсөн. Тэгээд нөгөө бүхсэн сайхан хөгжсөн. Тэгээд нэг шуу мууны булчинтай ингээд ийм чанга биетэй те. Тийм хүмүүс надад тийм одоо нөгөө нэг бусдаас хамаарал нь бага байд юм шиг санагдсан. Нөгөө нэг биений эсрэг үйлсэл сайтай гэх маш таталцаад үйлцэх. Ингээд энэ дээр юу асуухад чиний одоо сэргийн цаг яг аль цэг дээр илүү мэдэрдэг вэ? Би жишээ нь одоо зарим хүмүүс жишээн дээр хүний толгой ч юм уу, нурууны ардл ч юм уу, цавь цэгтэй ч юм ингээл ярьдаг байхгүй. Чиний хамгийн их одоо таашаал төрүүлдэг цэргийн айгу өндөр идэвхтэй цаг нь хаана юм бэ? За нөгөө нэг юу гэдэг вүлээ? Хилүү гэдэг вүлээ. Тийм ч юм л байна. Тийм хэлж мэдэхгүй байна л да. Ер нь бол эмэгтэй хүмүүс чинь нэг тийм юунд айгу зуртай байхгүй юм. Зөөлхий юм массажнттай ингээл өөрийнх нь нөгөө нэг ингээд сэрлийн хөдөлгөх тийм ийм тачаангуу тийм хоолойтой тийм залуу ч юм уу те. Ярианд чихээр айгу их ингэж юмд сэтгэл нь хөдөлдөг те. Би бол тэгэж хүнд их дуурлаа. Яригийн сонсож байгаа бол болохгүй шүү. Яриад хурдаг даалхан байгаа. Мөн чанарт нь болж байгаа. Мөн чанарт маш их чухал тийм байна. Сайн хүний муу хүний хоолойны чанарыг одоо яаж ялгаас алах вэ? Би одоо бас сурж мэднэ гэл тий. Одоо нуулын үйл ажиллагаа маань бол 30 бол хүрээгүй тийм ээ. Одоо 29 сая өрсөн шүү дээ. 20 сая нас дөнгөж тийм үү? За 1987 оны 12 сарын 30 тэгэхээр яг нэг нас нэмэл дараа жил нь дахиад 2 нас нэмждэг байхгүй юу? Тэгээ 28 таа байж байгаа 29 одоо хүрж байна. Жилээ төрсөн өдөр бол тэмдэглэхийг бол нэг хүсдэг. Яагаад тэгэхээр энэ зүгээр хүний хөгшөрж байгааг нь тоо аль болох нөгөө нэг anniversary одоо нөгөө нэг байвал зүгээр гэж. Anniversary одоо юу гэж хэлвэл зүгээр юм бэ? Одоо нөгөө нэг дэлхийн мист оролцсны 10 жилийн ой болж байна. Энэ их сайхан одоо залуу насн дээр явж байна. Тэгээд маш боломж цэлэнгээд бол үнэхээр одоо маш их боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийн манаас битэрээ ярилцах. Хэдийнхэн яриас суулгал одоо баг ингээл маш олон зүйлийн талаар яриад байгаа боловч найт шоуны маань бас тодорхой хэмжээний цагны өгөгдөлтэй. Тэгээд бас ярилцлага дуусгах болсон байна. Тэгээд октоодтой хандаад ялангуяа Монголынхаа сайхан гэр бүлүүдэд хандаад нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчдэд хандаад бас гоё өөрийнхөө чин сэтгэлийн дотроо бодож авдаг үгээ хэлээд нэвтрүүлэг ойлоо өндөрлөө. Хүний эрхийг твш байдлыг хадгалж үлдээрээ тэгээ хүний хүндлэх хэрэгтэй. Намайг хүндэлж болно, солонгойг хүндэлж болно, аав ээжийг хүндэлж болно. Бүгд л ижлэхэн одоо аав ээжээс төрсөн. Тэгээ өөрийн гэсэн зорилготой амраг сайхан нөхөртэй хантай хүмүүс байгаа. Яг тэр хэмжээгээр би одоо хүмүүсийг одоо юу гэдэг би бинийг ойлгож хардаг, дэмждэг байхсаа гэж хүсэж байна. Энэ нь одоо цаашлаа залуу одоо хойч ирээдүйд маань маш хэрэгтэй. Тийм одоо ухтхан одоо сэтгэл зүйн одоо эерэг тал байх болов. Тэгэхээр цэлэнгээ маань бас одоо маш их мэдсэлт одоо ороод их орон дээрээ бас ядарч байгаа шүү. Хэрийн ажлын талаад манай нэвтрүүлэгт хамтарч ажиллаж байгаа соёл биелсэн хамт олноос gift card үйлчлүүлэх юм эрхэм бичиг бас манай нэвтрүүлгээр дамжуулж чамд ингээд өөрөө гэдэг хэлсэн байгаа. Гоё юм бэ. За очиад өнөө арга бас ч юм уу тий найзлуутайгаа ч юм уу өөр ганцаараа ч яах вэ тий. Ганцаараа тайлаарай. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Хамтарч ажиллаж байгаа интернет худалдааны Солонгос бараг Солонгосын үнээр зэг имэн маань хамт олноос энэ одоо жимсний дээж. За тэгээд баярлалаа. Бас царын бэлгийг өгөөрэй гэдэг юм байна. За би ч бэлэггүй ирсэндээ бохор шүү. Жимс байна, банан байна, яавлаг байна. За спа, соёл спад орох юм байна. Хөөх. За ер нь танад орж ирмээр юм аа. 7 хоног болов. Баярлалаа. Ямар гоё юм бэ. За баярлалаа. Тэр үзэгчтэй найт шоу маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдрийнхөө зочны ярилцлагаар Монголын сайхан бүсгүйчдийн төлөөлөл Мисс Цэлэнгээгээ та бүхэнтэйгээ уулзууллаа. Үргэлжлүүлээд та бүхэн цахилгагүй харандааны булангаа хүлээн авч үзнэ үү? Гэр бүлэрээ аав ээж хүү гурав хоолоо идэж сууна. Аав нь хүү дээлнэ. Минийхөө хоолоо сая дээ. Тэгвэл эр хүн чинь том бовтой болдгийг шүү дээ. Тэгэхэд эхнэр нь "Гү чи дуугаа хуцалгүй наа төг хоолоо өөрөө туслаад хаач дээ." Нэгэн залуу
гийрээд ганцаараа явж байснаа шинээр байгуулагдсан янганы газрыг гинт олж харжээ. Тэгээ өнөөх залуу өөрт байгаа $10-тойгоо санаад яхны газар руу орлоо. За аха энэ $10 таарч байгаа тийм үйлчилгээ байна уу танад гэхэд өнөөх хүн за минийхөө наад $10 чинь таарах одоо тийм эмэгтэй хүнтэй ундах тийм үйлчилгээ алгаа. Тэгээд ахаа ямар үйлчилгээ байна? Яах вэ минийхөө? Чи яа? Энэ $10 чинь чамаг би дахиад секс хийлгээ. Гэхэд өнөөх залуу гайхаж зогсноо. Гэнэт бодож юм. За яадгийн хүн амьдралдаа нэг дахиад унтаж үзээд гэж бодоод. За хамаагүй тэгье гэж гинэ. Тэгээд өнөөх залуу дахиад секс хийчээд сэтгэл хангалуун гараа явжээ. Энэ явдлаас хойш нэг сарын хугацаа өнгөрч өнөөх залуу сарын дараа нөгөөх янхны газрын дэргэдүүр явж байснаа $10-тойгоо гинэт санаад янхны газар руу орж гинэ. Оо сайн уу аха би байна уу? За аха нөгөө нэг гэхэд өнөөх хүн минийхөө тэр дахиад үгсээ. Одоо тийм дахиад шуутай секс их тийм үйлчилгээ байхгүй. За тэгээд өөр ямар үйлчилгээ байна аха? За минийхөө чи энэ өрөөрөө ор. Энэ шилэн цогны цаана хоёр эмэгтэй хүн секс хийж байгаа. Тэрийг харах л тийм сайхан үйлчилгээ байна да. Гэж гин өнөөх залуу ороод хардлаа. Хоёр эмэгтэй хоорондоо секс хийгээ айдал усууд хоорондоо секс хийж байгаа тийм үйлчилгээг харж гинэ. Эснэ өнөөх залуу сууж. Ээн чинь харин сонирхолтой юм биш үү те гэж хажуу талынхаа хүнээс асуухад нөгөө хүн за энэ бол юу ч биш чи заяа. Сарын өмнө яасан гэж нэг тэнэг дурак дахиад секс хийгээ тэрийг хад мэтэрчтэй. Эдлэгээгүй шүү дээ нэгэд. Тэгс чи нөгөө дахиад үхчихсэн шүү. Юу? Баярлалаа үзэгчдээ цахилгаан харнааны манд болон хүрлээ. Бид нэвтрүүлгийн мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хамтарч бэлтгэдэг болохоор одоо яг цэнхэр дэлгэцээр маань биднийг үзэн суугаа үзтээ мянган гэр бүлүүдийн маань дундаас маш олон төрлийн бас проблем асуудал бас тулгарч байгаа болоо гэж бодож байна. Та бүхэн маань тэр бүх зүйлээсээ санаа зовлгүйгээр Синик телевизийн албан ёсны хуудас болон Солонгогийнхоо Солонгоо Соко QQ пэйж хуудас руу дамжуулаад бас манай сэтгэл зүйчээс асуух асуултаа бас бидэнд сошиалаар илгээх бүрэн боломжтой байгаа. Ингээд өнөөдрийнхөө дугаарт анхаарлаа хандуулсанд маш баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Үчиг айтухтай сайхан өнгөрүүлээрэй. Оройн төргө үзэгчтэй Синик телевиз үзэгч та бүхэндээ оройн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулахад бэлэн болсон байна. Манай студид тавтаа морилно. Өнөөдөр хүргэх эхний мэдээллийг офшор бүсэд байгаа Монголын